Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. Ерөнхий зохион байгуулагч Усчин залуус клуб, хамтран зохион байгуулагч усын спорт сургалтын төв, мэдээллийн ерөнхий ивент тэтгэгч спорт бокс, шагналын ивент тэтгэгч Жет гадаад хэлний боловсролын төв, шагналын ивент тэтгэгч Wizard гадаад хэл сургалтын төв, шагналын ивент тэтгэгч Олимпус спортын төрөлцсөн барааны дэлгүүр, шагналын ивент тэтгэгч Мустанг клуб, ерөнхий ивент тэтгэгч Southscope Sense компани, шагналын ерөнхий ивент тэтгэгч Adidas, дэмжигч байгууллага Biz Network, дэмжигч байгууллага Монголын залуучуудын холбоо, цахим мэдээллийн ивент тэтгэгч Хэмэр Цэгэмэн, Монголын үндэсний портал сайт, цахим мэдээллийн ивент тэтгэгч Асууд Цэгэмэн. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. За тэгэхээр усан спортын тэмцээн явагдаж өнөөдөр эхэллээ. Тэгэхээр энэ тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл бас та үзэгчд өргөхгүй юу? За өнөөдөр анх удаа нийслэлийн иргэдийн санаачлагаар нийслэлийн усан залуучууд клубын залуучууд тэмцээн явуулж байна. Уг тэмцээнд бол 90 гаруй тамирчид оролцож байгаагаар бас нэг онцлогтой байна. За энэ усанд ингэж сонирхч тамирчид маань оролцож байна гэсэн нь нийслэлийн иргэд эрүүлжих, чирэгжих маш том боломж усан спорт сургалтын төвөөс нийт иргэдтэй олгож байгааг нь бас нэг хэлбэр юм аа. Тэгэхээр энэ тэмцээн маань жилд хэдэн удаа зохион байгуулагддаг юм бол бас сонирхчдын гихт додтолтой байгаа шүү дээ, тэ? За энэ тэмцээн бол энэ тэмцээний гол онцлог нь гэвэл интернетээр усан залуучууд бие биетэйгээ холбогдоод энэ тамирчид бол энэ хүүхдүүд бол бусад Улаанбаатар хотод байдаг 20-од бассейнд ээлжиж очиж сэлдэг ийм тэмцээн байгаа. Анх удаа явагдаж байгаа. Мөн жил болгоны 4 сард явагддаг усан спорт сонирхчдын тэмцээн буюу зэрэггүй тамирчдын тэмцээн 4 сард явагддаг. Энэ тэмцээн бол арай өргөн хүрээнд явагддаг 200 гаруй тамирчид оролцдог ийм тэмцээн байгаамаа. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн.
Taşıt. Та бүхэнд одоо усан сэлэлтийн спортоор хичээллэхийн ач холбогдлыг танилцуулъя. Усан спортын төрлөө дотроос хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чирийг гоо сайхан болгодог төрөл нь усан сэлэлтийн спорт юм. Усан сэлэхэд хүний бие хэвтэ тэнхлэгт байрлах тул сэр нурууны яс уюу дээр дарах биеийн жингийн ачаалал арилж, нурууг тэнгэр байлгах, биеийн тэнцвэрийг хадгаж байх үүрэг ноогддог юм. Нурууны булчингуудад ирэх энэ ачааллыг ашиглан нурууны бөгтгөр, гэдгэр, мөрөй, хазгай хэвшил гэмтлийг эмчилдэг юм.
Ус дулаан дамжуулах чанараараа агаараас илүү учир усанд буй хүний бие их хэмжээний дулаан алддаг. Цельсийн нэм 24 градус дулаантай үе усанд 15 минут байхад 100 илүү калори дулаан алддаг. Ингэж хүний биеийн биохимийн ажиллагаа сэргэн өчиггийн ажиллах чадвар дээшлэн бодисын солилцоог нэмэгдүүлэх тул хэд таргалалтын эсрэг усын спорт сайн хэрэглэр болдог юм. Шинжлэх ухаан техникийн 90 зууны хүний нэг гайхамшигт аимшигт айсан мэдрэлийн ядаргаанаас та зөвхөн усын спортын тусламжтайгаар ангижирч болно. Ус сайхан илэлт, массаж хийх юм. Биеийн гадаргууг тойрон урсгах зөөлөнд тааламжтай урсгал нь сайн нөлөөлж мэдрэлийн төгсгөлүүдэд таатай илэлт хийж өгдөг. Усчин хүн бяртай мөртлөө уян хатан хөдөлгөөнтэй байдаг. Хүний биеийн бүх бие үе мөчний хөдөлгөөний үр дүнд сэлэлтүүд хийгдэх тул биеийн хөршүүн байдлыг арилган уян зөөлөн хөдөлгөөнийг бий болгохын зэрэгцээ. Хүнд апаалд самба, тэсвэр хатуужил, сэргэлэн цовоо, гоо сайхны хүмүүжил олгодгороо бусад спортоос өөр мөц юм аа. Одоо та бүхэндээ усан спортын төрлүүдийг танилцуулъя. Усын спортын дотроо спортын сэлэлт, уран сайхны сэлэлт, усанд үсрэлт, усны бөмбөг буюу поло гэсэн үндсэн 4 хэсэг хуваагддаг. Спортын сэлэлтүүд нь 1-р хэсэгт бол өрөөр дадлах сэлэлт, 2-р хэсэгт нь мэлхий сэлэлт, харин 3-р араар дадлах сэлэлт. Харин 4-р туяа эцэст нь далайн гахаа сэлэлт гэсэн үндсэн 4 сэлэлт байдаг. Уран сайхны сэлэлт нь усны өнгөн дээр буюу усан доогоор ганцаараа хоёул хэд хэдээрээ төрөл бүрийн уран сайхны хэлбэр дүрс, чөлөө хөдөлгөөн, хөвөлт, шумбалтуудыг хөгжмийн аянд хийхийг уран сайхны сэлэлт гэнэ. Усанд үсрэлттэй орох төрөлд 1.3 метрийн туялзуур бандан, 5-аас 10 метрийн өндөр тавцангуудаас уран сайхны хөдөлгөөн, эргээлт, олноор ба эсгэр үсрэлт, чөлөө төсрэлт, хөдөлжүүн төсрэлт, сургуулиалтын үсрэлт гэх мэт байдığım. За өсрөлтүүд нь тэмцээний ба тэмцээний бус гэж ангилагдана. Усанд бөмбөг тоглох тоглоомд өрсөлдөгч 2 баг бие биенийхээ хаалганд бөмбөг шидэж тоглодог спортын төрөл юм. Баг тус бүр нийтдээ 7 хүний бүрэлдэхүүнтэй байх ба довтлогч тоглолтын явцад өөрийн дуртай сэлэлтээр сэлдэг. Би тэгээд майхад хэлсэн. Чиний мөнгө надад өгөө гэдэг. Өчтөр тэгээд майхад өгч чадахгүй. Өнөөр очиод өгчихсэн заа загсан. Оо тийм үү. Чи хэнийг дөргөл болчихсон. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. За тэгэхээр энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа уссан залуус клубын залуу за аз баяртай бид бүхэн уулзаад байна. Тэгэхээр энэ тэмцээнийг танаа клубээс зохион байгуулж байгаа. Энэ тэмцээнээс анх удаага болж байгаа маань ямар зорилготой зохион байгуулсан болов? За энэ тэмцээн маань ерөнхийдөө усын спортыг олон нийтэд сурчлан таниулах, хүүхэд залуучуудыг одоо усын спортоор хичээллэхийг уриалгах иймэрхүү зорилгонд хийж байгаа тэмцээн байгаа. Манай усан залуус клуб энэ удаа анх удаагаар яг клубын нэрмжит тэмцээнийг бол өнөөдөр зохион байгуулж байна. Бид эх хичээл бас усын спортын хөгжил хөв нэмэр оруулах нэлээд хэд хэдэн ажлуудыг бол төлөвлөөд одоо ажилд орсон байж байгаа. Тэгэхээр энэ тэмцээнд хичнээн одоо усан спорт холбоодын тамирчид оролцож байна. Сонирхчдын тамирчид оролцож байгаа шүү дээ, тийм? Тий. Энэ тэмцээнд бол ерөнхийдөө яг усын спорт сонирхдаг залуучууд, иргэдэд бүгд оролцож байгаа. Тэгээд Улаанбаатар хотод одоо үйл ажиллагаа явуулдаг усын спорт сургалтын төвүүд, клубүүдээс тэнд хичээлдэг хүмүүс бас манай тэмцээнд өргөдөж оролцож байгаа. Тэгээд мэдээж мэргэжлийн тамирчид байхгүй дандаа сонирхчд гэдэг утгаараа арай бас онцлогтой.
Тэгэхээр энэ сонирхчдын гих тодголтой энэ тэмцээнийг бас ивент гэхэд тусалцаа үзүүлсэн байгууллагууд бас байгаа бах. Тэгээд ер нь энэ тамирчдыг энэ одоо анх удаага ингэж хоорондоо өрсөлдөх боломжийг ямар байгууллагууд одоо хангаж өгсөн болов? За тийм. Нэгдүгürt манай тэмцээнийг хамтран зохион байгуулалт гүн цэцэлтэй үзүүлсэн Усын спорт сургалтын төвдөө бас баярлалаа гэж хэлмээр байна. Softgov Science гэдэг уул уурхайн компани байгаа. Adidas Mongolia гэдэг бас Монголд аль биесний төлөөлөгч гэдэг компани байгаа. Энэ хоёр компани манай тэмцээнийг зохион байгуулахад ерөнхий спонсороор ажиллаж бас бидний үйл ажиллагааг бол маш дэмжиж оролцож байгаа. Дээрээс нь Олимпос гэдэг спорт барааны дэлгүүр, Wizard англи хэл гадаад хэлний сургалтын төв, JED гадаад хэл сургалтын төв, Mustang гэдэг спорт клуб байгаа. Эднээс манай үйл ажиллагааг дэмжиж бас оролцож байгаад бас энэ завшиныг ашиглаад бас баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь Business Network сайт болон Монголын залуучуудын холбоо, цахим мэдээллийн бүх сайтуудаа бас баярлалаа гэж хэлье. За тэгэхээр үзэгчдэд бас сонирн байж магадгүй л дээ. Сонирхчид мэрэгжил гэдэг яг одоо энэ спортын төрөлд энэ сонирхчид мэрэгжлийн тамирчдын хоорондох тэр ялгаа нь хэр байдаг юм бол одоо хэр зэрэг ялгаатай байд юм бол? За нэгдүгээр яг сонирхчид уралдаанд бол ерөнхийдөө 50 метрийн зайд уралдана. Мэргэжлийн тамирчид бол 100 м болон түүнээс дээш зайд уралддаг. Энэгээр зайны хувьд нэгдүгээр ялгаатай. Хоёрдугаарт бол яг мэргэжлийн тамирчдын тэмцээн дээр бол яг техникийн одоо техникэд те энэ тал дээр бол өндөр шүүлт явуулдаг. Одоо яг энэ сонирхчдын тэмцээн дээр бол ерөнхийдөө сонирхч учраас ерөөсөө тэн дээр бол нэг техникийн буруу хийж, зөв хийж, эргэлтээ буруу хийж гэдэг ямар нэгэн тийм шалгуур малгуур тавихгүй. Тийм байгаа. Тэрүүгээр онцлогтой. Эдгээр сонирхчид маань бас дээшээ мэрэгжлийн болох тийм зорилго тавьсан ажиллаж иж бас зарим залуучууд магадгүй их олон залуучууд орж байгаа юм байна шүү дээ. Эднэрт бас боломж хэрэг байдаг юм бол? Ер нь бол боломж байгаа. Хамгийн гол нь усан спортоор хичээлж байгаа тухайн хүний хичээл зүтгэл хамгийн чухал. Тийм болохоор өөртөө зорилго тавиад улам цаашаа өөрөө ахиж сурна гэдэг тийм зорилготой байх юм бол мэдээж хэрэг мэрэгжлийн тамирчин болох хүн боломж байгаа. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. Газрын тамирчин Ганбадрал харин 4-р зам дээр Ordinate компани тамирчин Баяр сайхан нар тэмцээнд ороход бэлэн болсон байна.
За одоо мэлхисэлтийн 36-аас дээш насны эрэгтэй тамирчдын гараа эд явагдаж байна. 1-р зам дээр геологч Батбаяр. За 2-р зам дээр Монс компани тамирчин Доёдгөө. 3-р зам дээр Эрүүгийн цагдаагийн газрын тамирчин Ганбаатар. Харин 4-р зам дээр Ординат компани тамирчин Баяр сайхан нар оролцож байна. Одоогийн харагдаж байгаа байдлаар гэх юм бол Эрүүгийн цагдаагийн газрын тамирчин Ганбаатар л нэлээд эрч хүчтэй урагшилж байна. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. За сая өөрийнхөө насанд бас хэдгээр харинд ороо хитчнээ тамирчтай өрсөлдөө. За одоо сайн анзаарсангүй да хамгийн хөөгшин лобби байсан. Усын спортоор та хэдэн жил хичээлж байна? За би ч одоо оюутан багасаа баг хөөгд багасаа эхлээд усан сэлж байгаа. Тэгэхээр би бол дахиад энэ дээр нэг хэлчихье. Бас зарим нэг улсууд дургүй байж магадгүй усан сэлдэг хүн энэ сонирхогчтой оролцоод гэж. Тэр асуудлын гол нь би шагнал авах гэж ороогүй. Тэгэхээр шагналаа бол 80 мянган цаасаа би энэ усан залуучуудын холбооны үйл ажиллагааны үнжид буцаагаад өгөх юм байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ залуучууд нэг бол энэ сайхан байна. Энэ Монгол түүхэнд анх удаага усан спортын тэмцээн шууд явагдаж байгаа байхгүй юу? Монголд анх 66 онд усан спортын авраг шалралт тэмцээн Зүүн Баянд болж ирсэн. Тэгэхэд манай энэ бассейныг анх захирал байсан Баяраа багш 3 алтан медаль авч төрүүлж ирсэн байгаа. Яг би бол өөрөө Германд оюутан багтаа усан сэлжсэн. Зүгээр Монголын бол усны ямар нэгэн одоо зэрэг цол байхгүй. Яагаад гэхээр бид нар өөрсдөө энэ усны холбоог байгуулад анх манайд усан спортыг хөгжүүлэхэд бид өөрсдөө миний үеийн Ахмад усчид, миний дээд үеийн усчид бас нэлээд юм хийсэн. Тэгэхээр энэ бассейн бол анх 86 оны 12 сарын 31 буюу одоо яг 20 хоноод байгуулагдсныхаа нэгдснийхаа яг 25 жилээ болж байгаа. Би яг 25 жилийн өмнө одоо энэ бассейнийг нээж анх тамирчдыг төлөөлж үг хэлж нээж ирсэн л да. Тэрнээс хойш би ер нь бол тогтмол сэлж байна. За сүүлийн үед бас сайн бэлтгэл их боломж муу байгаа. Гэхдээ яг би зөвхөн энэ залуучуудад үлгэр жишээ үзүүлье. Миний хувьд төрүүлэх нь гол биш. Бас эдрээс ахмад илүү байна гэдгийг харуулах ёстой л гэж бодож байсан. Та тэгэхээр ер нь усын спортын үг түүхийг сайн мэддэг хүний хувьд бас манад одоо энэ тамирчид хэр бэлтгэгдэж байна, хэр үйлдвэрлэгдэж байна гэдэг юм уу те араасаа хэрчнээ төрж байна. Олон улсад за тэр дундаа Аазтаа бас бид нар ямар амжилт үзүүлэх тийм боломж байдаг юм болоо. Дээдл нь бол одоо зөвхөн миний хувьд энэ усан спортын хөгжлийн асуудал дээр ялангуяа усны холбооны хийж байгаа үйл ажиллагаанд маш өмчлөлтэй ханддаг. Би дөрөв хэлсэн бидний үүсгэн байгуулсан усны холбоо өнөөдөр сүүлийн 10 жилд яаж ажил хийж байгааг огт мэддэхгүй байгаа.
Манай эдэн нөхөд тухайн үед 10 жилийн өмнө 11 жилийн өмнө Улаан сайдыг усны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм байд. Сангийн сайд багт нь. Овоо юм их баг гэсэн чи нөгөө жинхэнэ усчтайгаа энэ усны холбоог анх байгуулсан бүх хүмүүс усан дэлгэхтэй тэр бүх багш нарыг тамирчдыг зайлуулсан усны холбооноос. Одоо тэгээд чухам юу хийгээд байгааг би мэдэхгүй байна. Шинэ одоо яг Монгол хүнтэй адилхан бие бялдартай организмтай хятадууд өнөөдөр усан спортоор маш олон дэлхийн аврагтай олимпийн аврагтай болсон. Манай Монголд байхгүй байдаг. Тэгэхээр ганцхан бидний энэ бэлтгэл хийх боломж юм уу? Бэлтгэл энэ одоо чанар муу болохоор одоо манайхаас ямар нэгэн амжилт гаргаж чадахгүй байна тэр болгон тий. Тэрнээс биш одоо сүүлийн үед бол маш олон бассейнууд бий болсон. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. Ерөнхий зохион байгуулагч Усчин залуус клуб, хамтран зохион байгуулагч усын спорт сургалтын төв, мэдээллийн ерөнхий ивент тэтгэгч Sport Box, шагналын ивент тэтгэгч Jet гадаад хэлний боловсролын төв, шагналын ивент тэтгэгч Wizard гадаад хэл сургалтын төв, шагналын ивент тэтгэгч Olympus спортын төрөлцсөн барааны дэлгүүр, шагналын ивент тэтгэгч Mustang клуб, ерөнхий ивент тэтгэгч Southscope Sense компани, шагналын ерөнхий ивент тэтгэгч Adidas, дэмжигч байгууллага Biz Network, дэмжигч байгууллага Монголын залуучуудын холбоо, цахим мэдээллийн ивент тэтгэгч Хэмэр Цэгэмэн, Монголын үндэсний портал сайт, цахим мэдээллийн ивент тэтгэгч Асууд Цэгэмэн. Залуу чөлөө сэлт буюу өрөөр дадлах сэлтийн 50 метрийн зайн тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. 16 дугаар гараанд 16-аас 20 насны эрэгтэй баг тамирчид чөлөө сэлтийн өрөөнд оролцох юм. Тамирчдын нэрсийг дурдах юм бол 1-р зам дээр орчлон сургуулийн тамирчин Баясгалан, 2-р зам дээр шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Мөнхөрдөн, 3-р зам дээр хүмүүнлэгийн ухааны сургуулийн тамирчин Тамир, 4-р зам дээр санхүү дэвсгэрийн сургуулийн тамирчин Золжаргал, 5-р зам дээр орчлон сургуулийн тамирчин Бямбат, 6-р зам дээр орчлон сургуулийн тамирчин Мишель нар уралдаанд ороход бэлэн болсон байна. За тамирчид гараанаас харахад эдэнэ бэлэн болоод тавсан дээр барилсан байна. Чөлөө сэлтийн 16-аас 20 насны эрэгтэй баг тамирчид дараанд гарахд бэлэн болсон байна. 1-р зам дээр 20-р сургуулийн тамирчин Бэлэг сайхан, 2-р зам дээр шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Бэлэг сайхан, 3-р зам дээр орчлон сургуулийн тамирчин Дашхомб, 4-р зам дээр хүмүүнлэгийн ухааны сургуулийн тамирчин Хэрлэн, 5-р зам дээр 21-р сургуулийн тамирчин Есэн Эрдэнэ нар гараанд гарахд бэлэн болоод тавцан дээр байрдаж байна.
Усан спорт сургалтын төв Усчин залуус клубын хамтран зохион байгуулж байгаа сонирхогчдын усан сэлтийн тэмцээн маань ерөнхийдөө Монгол улсад сонирхогчдын усан сэлтийн спорт үсэн үлдсэн 20 жилийн зохион байгуулагдаж байгаа. Өнөөдөр нийтдээ 31 гараа гарах юм. За тэгээд тэмцээний ерөнхий шүүгчээр туул тэмцээний нарийн бич шүүгчээр хамтдаа ажиллаж байгаа. За хөнхөө гарааны дараа тамирчдад мэрэгжлийн тамирчид үзүүлэлт сургалт явагдаж байгаа юм явагдах юм байна. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усан спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. За тэгэхээр сонирхогчдын тэмцээнд яг өөрийнхөө насанд төрүүллээ. Тэгэхээр ер нь яг усан спортоор хэдэн жил хичээлж байна? Ер нь 92 оноос засварлаж агаад сайн нэг жил яваад тэгэл ерөөхдөө нэг 10 хэдэн жил хичээлсэн. Тэгээ хуурал. Таны насныхан ер нь усан спортоор хэрэг хичээлж байна. Бас одоо бусаддаа урайлж хэлвэл бас. Ерөөхдөө миний насны хүмүүс бол сөүлүүд их явж байгаа өглөө. Тэр нь өглөө тоостой орчин хөөснөөс усан сэс нь арай дээргээд ажил эхлэхээс өмнө тэгээд хүмүүс бол их явдгоо. Ердөө усан спортч хүний бүх одоо булчин ажиллаулдаг. Тэр нь одоо уушгины багтаамжийг сайжруулж өгдөг. Хэр бага амьсгаа он төдөж шинж хурдан сэлдэг баг. Тэгэхээр уушгины үйл ажиллагаа маш сайн. Сая өрсөлдөгчдийн чинь зарлж байгаад ихэвчлэн л ажил хийдэг те компани одоо албан агчид юм байна. Ер нь одоо эдгээр тамирчдыг хэр судалсан бэ? Ер нь хэр зэрэг хамтарч уралдаж байсан бэ? Тэр тамирчдаас гал удрахыг бол тань. Бид тэр 4 сард бас уралдаж ирсэн. Тэр гал удрах чинь 3 дураад би 2-д орж ирсэн. Тэгээд дахиад энэ жил дахиад уралдлаа. За тэгэхээр спорт бокс сууг телевиз сонирхогчдын энэ усан сэлтийн тэмцээнийг шууд дамжуулж байгаа. Энэ жил бас анхны үйл явдал болж байна. Таны сэтгэл? Энэ бол одоо усан спортын төв усан залуучуудын холбоо хоёр нийлээд зохион байгуулж байгаа маань. Ерөнхийдөө иймэрхүү тэмцээн ер нь их л явуулж явах зүгээр. Бусад одоо өөрийн үе тэнгийнхэн бол бусад залуучууд бол усан спортоор сайн хичээлээрэй л гэж хэллээ. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усан спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. За одоо эрэгтэй баг тамирчдын
18 дахь гараа бэлэн болсон байна. 16-аас 20 насны тамирчдын төрөлд орчлон сургуулийн тамирчин төгөлдөр, орчлон сургуулийн тамирчин Гүн Бэлэг, Монгол Улсын боловсролын их сургуулийн тамирчин Ган Эрдэнэ, орчлон сургуулийн тамирчин Төгөлдөр, эхмийн тамирчин Гараандаа гарахад бэлэн болсон байна. Монгол Улсын спорт сонирхчдын холбоо үүсгэн байгуулагдсан 20 жилийн бойн нэрмж тэмцээн Усчин залуус клубын ерөнхий зохион байгуулалт зам ерөнхий дэмжигч байгууллагаар Монголын Улсын спортын холбоо Улсын спортын төбөсөн замун түнчлэн орчлон сургууль гэх мэт маш олон байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Одоо та бүхний үзэж сонирхож байгаа төрөл бол араа далаас хэлэл. Араа далаас хэлэл бусад төрлөө бодвол дээшээ харс хэлээр онцлогтой. Одоо дараагийн төрөл бол мэлхээс хэлэлт. Энийг бол анхны сурагчдад эхлэлчлэн заадаг. Тэгээд тамирчид байрандаа хүрсний дараа өөрөө далаас хэлээр явна. Улсын спортоор хичээлдэгч шилдэг тамирчдын үзүүлэг тоглолт болж байна. За яг сая бол мэлхээс хэлэлтийн үзүүлэг тоглолтуудад өнгөрлөө. Яг одоо бол өөрөөр далгас хэлтийг гайхамшигыг тамирчид маань бас үзэгчдэд үзүүлж байна. Нэгдүгээр замд шилдэг ухааны технологийн сургуулийн тамирчин их гэрэл, хоёрдугаар зам дээр орчлон сургуулийн тамирчин Хулан, гуравдугаар зам дээр Монгол Улсын их сургуулийн тамирчин Оюн Эрдэнэ, дөрөвдүгээр зам дээр шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Номин, тавдугаар зам дээр шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Алтан Гадас, зургаадугаар зам дээр шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Мөнх гэрэл нар уралдааны тавсан дээрээс амжилттай гарааг эхлүүллээ. За баг тамирчид маань эдийн хүчтэй урагшилж байна. Шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Алтан Гадас 5 дугаар зам дээр бусдыгаа манлайлан эдийн хүчтэй урагшилж байна. Түүний араас 6 дугаар
Замын тамирчин шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Мөнх Гэрэл амжилттай баримт 2-оор орж ирлээ. За 3 дугаар замаар орж ирсэн Монгол Улсын их сургуулийн тамирчин Оюун Эрдэнэ удааллаа. За 4 дугаар онооны цагийн төвшөнд бол 1-р замаар оролцсон шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Энх Гэрэл удаалж, за түүний араас 4-р зам дээр оролцсон шинжлэх ухааны технологи. За одоо 21-с 24 насны эрэгтэй тамирчдын чөлөөсөлтийн 22 дахь гараа явагдаж байна. 1-р зам дээр орчлон сургуулийн тамирчин Даваа Жаргал, 2-р зам дээр банкны мэргэжилтэн Төвшин Бэлэг, 3-р зам дээр шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Базар Аригчаа. За 4-р зам дээр Төвшин Бэлэг 1-р өрөөнд 2-р өрөөнд орчин сургуулийн тамирчин Даваа Жаргал орсон байна. 3-р өрөөнд тамирчин Базар Аригч орлоо. Хамгийн шилдэг эрэгтэй тамирчин, хамгийн шилдэг эмэгтэй тамирчид одоо хин байгаа болоо ер нь дэлхийд үзүүлсэн рекорд ч юм уу Монголын рекордыг хин ямар зэд эзэж байгаа тэр талаар бас танилцуулбал бас зүгээр юм болов. Үе үеэрээ бол шилдэг тамирчид бол байгаа л да. Жишээ нь бол Наранбат гэдэг спортын мастер байна, Гал одрох гэдэг спортын мастер тий. Тэр тухайн хүмүүс бол тухайн сэл дээр шилдэгүүд нэсэн. Тэгээд одоо жишээ нь хэлэхэд бол мэлхий сэл дээр ариун болдны мундаг байсан бол өрөө дал сэл дээр Гал одрох нь араа далах болон даланха сэл дээр Наранбат нь илүү байсан. Тухайн үеийн эмэгтэй тамирчин гэх юм бол Алтан Туяа гэдэг Эрдэнэт спорт зохицуулбарын ахлаад асуулжуулагч хийдэг. Тэр хүн бол үе үе Ахмад тамирчдын бол шилдэгүүд нь байгаа. За баярлалаа. За чөлөөсөлтийн 25-аас 30 насны эрэгтэй тамирчдын 24-т гараа эдявагдж байна. 1-р зам дээр хуульцсан үндэсний хүрээлэнгийн тамирчин Их Төвшин, 2-р зам дээр Мобикумын мэргэжилтийн Тэнгис, 3-р зам дээр архитекторч Тэмүүжин, 4-р зам дээр Херов Фудс компани тамирчин Таашир,
5 дугаар зам дээр Zigzag компани тамирчин Аз Баяр, 6 дугаар зам дээр Инээд Вэсэл компани тамирчин Бям Цугнаар уралдаж тэмцээний амжилттай дуусгалаа. Манай Монголын хувьд гэх юм бол 1967 онд болсон Монголын бүх ард түмний 3 дугаар спартакиадад Улаанбаатар хотын биеийн тамирын зөвлөлийн санаачлагаар усан цэлэлтийн төрөл манай спортын игнээ нэмэгдэж анхныхаа улсын арга шалралт тэмцээнээ Дорногов аймгийн Зүүн Баян хотноо Задгаа усан санд явуулснаас хойш бие даан нийт ард түмний хүртэл болон хөгжих сайхан боломж нэгдсэн түүхтэй юм. Анхны энэхүү тэмцээнд 50 гаруй усчин тамирчин хүрэлцэн ирж урдтай сэлгэх. Байна. 1-р зам дээр хуваарь хөдөлмөр эрхлэгч тамирчин Солонго. За 2-р зам дээр оргил төсөл компани тамирчин Буян Дэлгэр. 4-р зам дээр тамирчин Улан Баяр. 5-р зам дээр Эмч Эрдэнэ Чимэг. 6-р зам дээр усчин залуу сүлбийн тамирчин Шин Цэцэг нар гараандаа гарахад хайрладсан байна. Монголд усан спорт сонирхчдын холбоо үүсэн байгуулагдсан 20 жилийн өмнө нэрмжид тэмцээн энэхүү амжилтад өрнөж байна.
За олимпийн төрлөө буюу олон улсын хэмжээнд манай баг тамирчид 2000 оноос хойш нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин урилгаар буюу цагаан хуудасаар оролцох эрхтэй болгосон байгаа. Энэ жилийн хувьд гэх юм бол манайха хамгийн сүүлийн удаа цагаан хуудасаар оролцох эрхтэй болсон байгаамаа. За тамирчид гараа нь гарахад бэлэн болсон байна. За тамирчид гараанаас амжилттай гарлаа. За тэмцээний 25 метрээс тамирчин Эрдэнэ Жимэг замаа гүйцэж чадлагүй тэмцээнийг өндөрлөж байна. За 6 дугаар зам дээр өрсөлдсөн Усчин залуус клубын тамирчин Шинцэг гараагаа тэргүүллээ. 2 дугаар хайранд 2 дугаар зам дээр өрсөлдсөн Оргил төсөл компани тамирчин буян дэлгэр удаалж за 1 дугаар зам дээр өрсөлдсөн Солонд бороор орж ирлээ. Тэгэхээр туяа бас үзэгчтэй өрөөр далах сэлэлтийн үндсэн техникүүд нь бас ямар байх ёстой юм болоо тэр талаар бас танилцуулбал зүгээр юм болов. Усан спортын техникүүд нь янз янзын байдалтай байдаг л да. Гэхдээ тухайн хүмүүсийн сурсан дадал хөвслээс болдог. Одоо жишээ нь бол шүү дээ тийм. Яг ерөнхий стандарт нь болоо толгой доошоо гар бол урагшаа ус руугаа хийгээд урагшаа тэмүүлсэн байдалтайгаа байдаг. Тэгэхээр ерөнхий хүмүүсийн одоогийн сэлжээ хүмүүсийн байдлыг та нар харж анзаарч байгаа бол толгой жоохон өндөр. Тэгэд гар нь хитрхи юм нугарлалтай яваад байгаа. Тэр нь бол алдаатай л да. Одоо бүгдээрээ бодтоор жишээ авч яриа л да. Энэ хоёр тамирчны хоёр гар нь хоёр ондоо байгаа зү. Тийм байна. Тэгэд амьсгал авахтаа ч гэсэн хүмүүс бол баруун 100 гэж авдаг. 4 дугаар зам дээр явж байгаа мөнх жаргал маань сая жоохон эргэлэн дээр алдчих шиг боллоо тий. Уул нь яг энэ хоёр өрсөлдөөн нэлээд гоо ширүүсж ирж байна. За Усчин залуус клубын тамирчин онцгой байдлын албаны тамирчин Лавгууд орж маань энэхүү гараагаа тэргүүллээ. За одоо өрөө далах сэлэлтийн 31-ээс 35 буюу 36-аас дээш насны ангиллын эмэгтэй тамирчдын 29 дахь гараа эхлэхэд бэлэн болсон байна. 1-р зам дээр Family Dance шүдний эмнэлгийн хэмж тамирчин Эрдэнэ Жимэг, 2-р зам дээр Blast компани тамирчин Батгал, 3-р зам дээр 23-р сургуулийн багш Оюун Цэцэг, 4-р зам дээр Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэгч Нэгжийн тамирчин Нургуул нар оролцоход бэлэн болсон байна. За тамирчдын гараанд гарахыг зарлаж байна. Монголд усан спортыг сонирхчдын хөөсөн байгуулсан 20 жилийн өнөрөмжийн тэмцээн ийхүү амжилттай өрнөж байна. Яг одоо бол чөлөө сэлэлтийн буюу өрөөр далах сэлэлтийн 31-аас 35 буюу 36-аас дээш насны эмэгтэй тамирчдын 29 дахь гараа явагдахад бэлэн болж тамирчид үсрэг тавцан дээр гарсан байна. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усан спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн.
Энэ жил бас энэ өсвөр спортын тэмцээн маань анх удаа спорт бокс телевизээр шууд дамжуулагдаж байгаагаараа давуу талтай. Та бүхэндээ ер нь айлуулах шин сонин мэдээлэлээр дүүрэн айлуулах тэмцээн уралдаануудыг шуудаар дамжуулахыг цаг үрж хичээх болно. За Бласт компани тамирчин Батгал 2 дугаар зам дээр уралдаж маш амжилттай урагшлалаа. Эргэлтийг амжилттай гүйцэтгэлээ. За 23 дугаар сургуулийн багш тамирчин Оюун Цэцэг түүний ардаас нэгч байна. За түүний араас Өрөө дал сэлгэд бол гарын сэлүүр нь 3 хэсэгт хуваагддаг. Гараараа даллах, гараараа таталт хийх, гараараа түлхэлт хийх гэсэн 3 үед. Гараа дал дуусаад нөгөө гарын таталт эхэлдэг байхгүй юу? Тэгээд нөгөө нэг цикэлд явдаг. Уснаас эхлээд дохоо гараа дараа нь гар бүрэн гарч мөрний үеэрээ бүрэн хөдлөөд ус руугаа хурууны үзүүрээр зүсэж өх марктайгаар ингэ байдалтайгаар ус руу оруулдаг. Даллаж байхад сэлэгч хүн маш чөлөөтэй, тайван гарын сэлүүртэйг анхаарч даллаж байх нь мөр болон гарыг чангалах хэрэггүй. Ягаад тэгэхээр зарим хүмүүс нөгөө хитрхийн ингэж мөрөө чангаснаас болоод би энэ хоёр тишээ гулбилзаж явдаг байхгүй юу? толгой нь хэрхэн барилах юм бол? Толгой бол усныхаа мандал дээр хэвттэй байралтай байх хэвээр. Мэргэжлийн тамирчид бол нөгөө гараа зөөх явцтай шүү дээ, тий. Нэг их хүрт зарцуулахгүй. Дээш насны эрэгтэй тамирчдын 30 дугаар гараа эхлэхэд бэлэн болсон байна. 1-р зам дээр Усчин залуус клубын тамирчин Энхтөр, 2-р зам дээр геологч тамирчин Батбаяр, 3-р зам дээр Монс компани тамирчин Доёдхүү, 4-р зам дээр Эрүүгийн цэглэлийн газрын тамирчин Ган Бадрал, 5-р зам дээр Усчин залуус клубын тамирчин Отхон Дэмрэл нар гараандаа гарахад бэлэн болж үсрэг тавцан дээр байрласан байна. Энэхүү тэмцээнд ер нь бол сэлэгчдийн хувьд гэх юм бол маш өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Ер нь 100 холд авсан тамирчид энэ удаагийн тэмцээнд оролцож байгаараа бусад тэмцээн уралдаанаас өөрмөц замун шагналын сан харьцангуй өндөр болж байгаагаараа давуу талтай. За тамирчид маань эхний 25 метрийн эргэлтийг амжилттай гүйцэтгэж 2 3 4-р замын тамирчид маань эргэлтийг амжилттай гүйцэтгэлээ. За тамирчин Батбаяр, Доёдхүү, Ган Бадрал нар гараагаа хэрүүлэхэд бол маш өвчтэй урагшилж байна. За 2-р замын тамирчин Батбаяр нэгээр орж илээ. Доёдхүү 2-оор, Ган Бадрал 3-аар. За Отхон Дэмрэл Отхон Дэмрэл 4-оор, 5-аар гэх юм бол Энхтөр нар орж ирлээ. За өнөөдрийн өрөө даллах сэлэлтийн 36-аас дээш насны эрэгтэй тамирчдын 31 дахь гараа эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн тамирчдын гараанд Цөмийн энерги газрын тамирчин Төмөн Дийлгэр, нийслэлийн хөдөлгөөний эрүүлийн газрын тамирчин Муурбаатар, за тамирчин Арслан, Усчин залуус клубын тамирчин Ординат компани тамирчин Баяр Сайхан, Амзант компани тамирчин Игвэр нар арааны төлөвлөлт болсон байна.
дугаар зам дээр өрсөлдсөн тамирчин маань төрүүлж ирсэн боловч за 1-р зам дээр өрсөлдөж байсан тамирчин урдуур орж хаасан гэсэн үднээс анхааруулга авч байна. За өсрөх тавцсан алдаргаатай байна гэж 1-р замын тамирчин маань шүүгчд өсөлт гаргаад за арчуулж сэвэрлүүлж байна. За нэлээд алдаргаатай шиг байна та. За тамирчид анхааруулгад өгөглөө. За амжилттай гараа хийлээ. 1-р зам дээр цөмийн энергийн газрын тамирчин Төмөн Дэлгэр, 2-р зам дээр нийслэлийн хөдөлгөөний хэрэглэлийн газрын тамирчин Төмөрбаатар, 3-р зам дээр тамирчин Арслан, 4-р зам дээр Усчин залуус хөлбөмбөгийн тамирчин Эрдэнэлэг, 5-р зам дээр Ординууд компани тамирчин Баяр Сайхан, 6-р зам дээр Амзан компани тамирчин Энх хоёр нар амжилттай өрсөлдөж байна. За 3-р зам дээр өрсөлдөж байгаа тамирчин Арслан бол нэлийн эршүүчтэй тэмүүлж 50 метрийн гараагаа дуусгалаа. Тэгээд үүнийг удаалж 2-р зам дээр өрсөлдсөн тамирчин Төмөрбаатар. За 3-р зам дээр 4-р зам дээр өрсөлдсөн тамирчин Эрдэнэлэг, 1-р зам дээр өрсөлдсөн тамирчин Төмөн Дэлгэр. За хамгийн сүүлийн байранд гэх юм бол 5-р зам дээр өрсөлдсөн Баяр Сайхан нар 31 дахь гарааг ийхүү амжилттай өндөрлөж байна. За гараа өндөрлөө. За усан спорт сургалтын төв болон Усчин залуус клубын нэрэмжид сонирхолчдын усан сэлэлтийн тэмцээний эхний гараа үгээр өндөрлөж одоо 2 дахь гараа эхлэхэд бэлэн боллоо. За эхний гараанаас шалгарсан тамирчид энэ удаагийн шатанд маань хоорондоо өрсөлдөж хурд хүч авиас чадвараа сорин өрсөлдөх юм а. Гараа яваад үүний дараагаар хаалтын ажиллагаа болж шагнал гардуулах ёслол болох юм. Та бүхэндээ бас усан сэлэлтийн механикийн зарчмууд буюу сонирхолтой мэдээлэл бас дуулгая. За энэ төрлийн спорт нь өөрийн гэсэн дүрм журамтай бөгөөд спортын арга барил техникийг зүйн шиг маш чухал юм. Тогтсон дүрм журмыг сайн мэдж судлаагүй үднэс хөдөлгөөний техник сэлэлтийн буруу төсөөлөлтэй болдог. Жишээ нь зарим дасгаж өлөгч нарыг үзэж байгаагаар өөрөөр дадлах, араар дадлах, далайн гахах сэлэлтээр сэлгээд гар дэгшин байна гэсэн буруу ойлголт байдаг нь эхлэн суралцагчдад буруу техниктэй сургахныг алдаа болдог юм. Сэлэгчин гараа хөлнийхөө булчин ажилуулахаас гадна толгоогоо ажилуулах нь энэ төрлийн спортын бусдаас ялгарх давуу тал юм. За мөн эсрэг үзэл орогч тэмүүлэх хүчний талаар та бүхэн танилцуулъя. Энэ хоёр хүчний үр дагаварт сэлэгч урагшилд. Энэ хоёр хүчний нэг нь бол усны эсрэгүцэл, нөгөө нь сэлэгчийн хөлийн зохилд гарын сэлүүрдэл дээр үүдсэн урагш тэмүүлэх хүч юм.
За хурдан сэлэхийн тулд сэлэгч маань дараах зүйлүүдийг анхаарах ёстой. Нэгдүгürt гэх юм бол эсэргүүцлийн хүчийг багасгах, хоёрдугаарт гэх юм бол хөдөлгөх хүчийг ихсгэх, гуравдугаарт гэх юм бол энэ хоёрыг хооронд нь зохицуулах гэсэн үндсэн 3 энэ шалгууртай байх ёстой л да. Сүүлийн үед эсэргүүцлийн хүчийг багасгах шинэ арга замыг хайж олсон байна. Жишээ нь мэлхээс сэлтээр сэлэгчид илүү хэвтэй байдалд сэлдэг болсон бөгөөд за хөлний хөдөлгөөн их нарийн зохион байгуулалттай боловсронгуй болсон түүхтэй. Хүчний заслыг хийснээр тамирчинд их ашиг тустай ба усны эсэргүүцлийг дуулахад хэрэгтэй байдаг. Тамирчин сэлэг тусам ядрахад эсэргүүцлийн хүч ихсдэг эсэргүүцлийг 3 төрөнд хуваадаг. За нэгдүгээр гэх юм бол шууд эсэргүүцэл буюу сөрөг хэвтэй эсэргүүцэл, хоёрдугаар гэх юм бол биеийн дагуух эсэргүүцэл, гуравдугаар гэх юм бол биеийн төгсгөл хэсгийн нэмэлт эсэргүүцэл гэсэн үндсэн 3 төрөл байдаг юм аа. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. 30 гаруй гараа явагдаж аваргууд маань тодорсон. Одоо хэдхэн мөчийн дараа энэ шагналын давцсан дээр тамирчид маань гарч ирнэ. Тэгэхээр бид бас шагнал гардуулах ёслын өмнөхөн бас одоо тав бидний сайн танихаас шинэ үе продакшны жүжигч Ундрмаа ихчтэй уулзаад байна. Тэгээд таны хувьд бас энэ усчин спорт клубуд ороод одоо удааг байна гэсэн. Ер нь яагаад одоо усын спортоор хичээлэх болов? Бас бусдад сонирн байж магадгүй. Тий. За, усын спорт гэдэг нь нэг талаараа бас хүний чөлөө цагийг зөв өнгөрүүлэх нөгөө талаараа бол хамгийн гол нь хүнд бас эрүүл мэнд чирэг одоо бие яхаа тий тэрнээс гадна одоо өвөл бас усан цэлээд нөгөө амьсгалаа зөв хуваарлаад усанд ингээд ирэхээр бас ханиад том уу янз бүрийн өвчин уучны одоо янз бүрийн өвчнөөс их сэргийлж чаддаг илүү их ач тустай спорт л тоо тий бас их зугаатай байдаг би болохоор нөгөө Эрдэнэтэд бас байсан болохоор амьдарч байсан болохоор Эрдэнэт чинь их гоё усан бассейнтэй штэ тэндээ бол байнга явдаг байсан тэгээд одоо энд ирээд бас нэг хэсэг явж байгаад одоо бас сүүлийн 1 жил бас байнга тогтмол явж байгаа. Тэгээ харин энэ усчин залуус клубт би элсэд бас удаагүй байгаа. 2 сар гаруй болж байгаа. Энд манай Эрдэнэтийн бас залуу байдаг. Тэгээд намайг бас энд ороочээгээд одоо бид нар нэг 2 сар шахам энэ хэд маань одоо техник зааж өгöd анх би бол мэлхээс хэлэлтээс хэтэрдэг байсан. Тэгээд нартайгаа нийлээд бас одоо өшөө чөлөөс хэлэлтгээд сурч байгаа. Техникийн заалгаж байгаа. Тэгэхээр хоёлаа илүү нэг спортыг тал руу орё л та тий. Ер нь бол одоо хичээлхээс илүүтэй хоорондоо та нар бас өрсөлддөг баг. Таны хувьд бас урдаа тавьсан тийм зорилго байгаа юу? Энэ өнөөдөр бас сонирхчдын тэмцээн явагдаж байна. Эмэгтэйчүүд дундаа бас хэр байна? Би таарах нь нөө хамгийн таарах нь. Гэтэ болж игэл би бас эднээс илүү гарахгүй маа гэхэд энэ зэрэгцээ гэж бодож байгаа. Тэгээ би эднэртэй их тоглоомор хэлдэг. За яг нэг 2 сарын дараа би чиний нэг урд чиний араас хараад үлдэнэ. Тэгээ манай энэ залуучууд өөрсдөө бас их айгүй юу л та одоо яг энэ өөрсдийнхөө юм зорьсон, өөрсдийнхөө дуртай, хоббитой энэ спорт өшөө илүү дандаа бас их ирч хүч бас их юм их өөрсдөөс их гаргадаг л да. Тэрний юу вэ гэхээр одоо манай усын спортын бассейнууд айгүй их болцсон байна л да. Том жижиг янз бүрийн тэднэраараа бас ингээд танилцах юу гэж явдаг. Хоорондоо яг ингээд бассейн сонирхогчтой танилцаал тэндээс хэлээл аялан одоо юу хэм битээ сэлэлт гэдэг юм да тий. Тэгээ хөдөө орон нутгаар бас явдаг. Эрдэнтээр явдаг. Одоо Дорногов явах гэж байгаа. За тэгэд надад тавьсан зорилго гэх юм бол би болж бол 2 сарын тэмцээнд орё гэж бодож байгаа. Тий, эх оны 2 сарын тэмцээнд орё гэж бодож. Тэгээ яг нь тэр үед бас ямархуу сурсан байх. Надаас л бүх юм шалтгаална л да. Манай залуучууд бол чадах бүхнээ хийж байгаа. Тэгэхээр үе тэнгийн болон одоо усын спортоор хичээлж байгаа охид бүсгүүчүүд гэдэг юм уу? Эдэртээ бас хандаж өгөх. Тий, үе тэнгийнхэндээ гэх юм бол ус гэдэг бол ерөөсөө л хүнтэй бол салшгүй холбоотой байдаг л да тий. Бүх одоо хүний биеийн тэдэн хувийг 70% л ус эзэлдэг л гэдэг. Хүн байнга ус ууж явах хэрэгтэй гэдэг. Бас хүн гэдэг байнга гоё юм чиглэг. Манайх шиг ялангуяа юм хуура амьсгалтай газар бол байнга чиглэг гоё юм бассейндаа ингээ ороод ингээ явах юм бол хүнд бас сайнаар нөлөөлөх юм их л дээ. Тэрнээс гадна хамгийн гол нь бас нөгөө юм би болохоор ажил гээл ингээл зөвхөн л одоо урлагийнхантайгаа ч гэдэг юм уу те ажиллаа яриад ингээл байхаас гадна бас шал өөр усын спортын сонирхогч залуучуудтай ингээд 7 хоногт нэг удаа уулзаа сардаа нэг 3 удаа уулзчихдаг. Тэгэхээр би бас илүү их мэдээллийг олж авдаг бас эднээс. Тэгэхээр бас хүн орчноо солих тусам бас хүнд илүү их эрч хүч хүн эрч хүчтэй бай гэх юм бол бас илүү их эрч хүч энэ залуучуудаас би бас илүү их эрч хүч одоо бүх сайхан болгоныг би бас авч чаддаг. Эднэр бол өөрсдөө айгуу гоё хөгжилтэй өөрсдөө үнэнч тэгээ бас их боловсралтай спорт тал дээр те бүх юм тэр надад таалагддаг. За магадгүй бас эх хичээл Ундрмаа одоо өөрийнхөө насандаа төрүүлсэн гэдэг одоо зурагтаар гарч байгааг бас үгүйсэхгүй. Танд бас амжилт хүсье. Баярлалаа. Үгүйсэхгүй. Гэтэ орохоос өмнө жоохон бие барлуулна гэж. За баярлалаа. Амжилт.
Угна. Угна. Хи.
Амир 46 секунд 29 доолын амжилтаар тусгай барыг эзэллээ. Нэрийг давтаараа мөн. Хүмүүлгийн ухааны их сургуулийн Тамир. Тэгээ дараагийн Гурван байранд орчлон сургуулийн тамирчин Даш Гомбо 43 секунд 75 доолын амжилтаар 3 дугаар байр. Мэлхий зээлтийн 16-аас 20 насны ангилалд 2 дугаар байранд орчлон сургуулийн тамирчин Бэмбо Бат 42 секунд 44 доолын амжилтаар 1 дугаар байранд Мөнх Эрдэнэ шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин 40 секунд 87 доолын амжилтаар 1 дугаар байранд орлоо. Амжилт тамирчдыг шагналын давцанд урьж байна. За 16-аас 20 насны мэлхэн сэлтийн төрлийн шагналыг Монгол улсын соёлын төрийн ажилтан Ундрмаа гардуулна. Сургуулийн тамирчин Монгол улсын араар дадлах сэлтийн төрөлд 15 жил тасралтгүй рекордыг эзэмшиж байгаа Туяа шагналыг гардуулах юм. Дараагийнх нь юу вэ? 16 сая. Тамир байхгүй байна. Шумгүй болчиход байна. Тусгай байранд орсон тамирчдад Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ундрмаа шагналыг гардуулж байна. За яг ингээд тусгай байрын шагналыг Олимпус гэдэг. За тусгай байрын шагналыг Олимпус брэнд ивент гэж байгаа. Нэгдүгээр байранд орсон тамирчин Мөнх Эрдэнэд Мустанг бодибилдинг фитнесийн клубт явах хичээлийг эрхийн бичгийг мөн гардуулж байгаа юм аа. Арван 20 насны эмэгтэй мэлхий сэлтийн төрлийн тамирчдын нэрсийг танилцуулъя. Тусгай байранд шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Мөнх Эрдэнэ. Биш шүү дээ. Момо гоо габи цэцэгцэн. 3 дугаар байранд Монгол улсын их сургуулийн тамирчин Оюун Эрдэнэ. Оюун Эрдэнэ. Гоо балттай биш шүү дээ. Наач шүү дээ. Оюун Эрдэнэ. 2 дугаар байранд шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин Алтан гадас. Энэний малгайг өглөө. За хөрөг мэдээ. Энэний малгайг өгөөрэй. 1 дугаар байранд тамирчин Мөнх Эрдэнэ. Эмэгтэй 16-аас 20 насны мэлхий сэлтийн төрөлд 3 дугаар байранд Монгол улсын их сургуулийн тамирчин
51 секунд 79 дойрын амжилтаар 2 дугаар байранд шинжлэх ухаан технологийн их сургуулийн тамирчин шүтээсийн тамирчин Алтан гадас шинжлэх 2 дугаар байранд шинжлэх ухаан технологийн их сургуулийн тамирчин Алтан гадас 51 секунд 41 дойрын амжилтаар 1-р байранд Монголын нийтийн хамтран сургуулийн тамирчин Батна гаруучаараа 51 секунд 38 дойрын амжилтаар 1-р байранд орсон байна. За тамирчдыг шагнал дарсан байна. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. Усчин залуус клубын нэрмжит нийслэлийн усын спорт сонирхогч залуучуудын анх дугаар тэмцээн. Ерөнхий зохион байгуулагч Усчин залуус клуб, хамтран зохион байгуулагч усын спорт сургалтын төв, мэдээллийн ерөнхий ивент тэтгэгч спорт бокс, шагналын ивент тэтгэгч Жет гадаад хэлний боловсролын төв, шагналын ивент тэтгэгч Wizard гадаад хэл сургалтын төв, шагналын ивент тэтгэгч Олимпус спортын төрөлцсөн барааны дэлгүүр, шагналын ивент тэтгэгч Mustang клуб, ерөнхий ивент тэтгэгч Southscope Sense компани, шагналын ерөнхий ивент тэтгэгч Adidas, дэмжигч байгууллага Biz Network, дэмжигч байгууллага Монголын залуучуудын холбоо, цахим мэдээллийн ивент тэтгэгч Хэмэр Цэгэмен, Монголын үндэсний портал сайт, цахим мэдээллийн ивент тэтгэгч Асууд Цэгэмен,